албан тушаал нь юу гэж байна бэ? Тэврийн цагдаагийн албаны. Тэврийн цагдаагийн албаны урдсан сэргийлэх бэлдсэн. Урдсан сэргийлэх мэргэжилтэн. Ахлах мэргэжилтэн. Цагдаагийн хошууч, утган тамир. Цагдаагийн хошууч. Том цол үстэй хошууч. Том цолч. Тэ? Алах зүрийн одоо яг эхлэл гэх юм уу да. Тэгэл дурандаа хурамдаа гэж байдаг. За манай урилгыг хүлээн авсан утган тамиртаа баярлалаа. Сонин подкаст маань бол ер нь чөлөөт ярилцлага. Тэгээд өөрийнхөө чөлөөтэй байгаарай гэж хүсье. За урилга тавьж ирсэнд маш их баярлалаа. За Тэврийн цагдаагийн алба бол замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад одоо Монгол Улсын хэмжээнд хамгийн том статус гэж би сэтгүүлчний хувьд ойлгодог. За тэгээ энэ хүрээндээ 2025 онд бол Тэврийн цагдаагийн албанаас ямар ер нь урай төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм бол одоо ингээ 25 гараад явж штэ тий. Тэгэхээр энэ талаар нэг хоёлаа сонин дуулга бол яг л манайч нэг сонин гэсэн нэртэй учраас эхлээд сониноор эхлэв тий. За ер нь Тэврийн цагдаагийн алба гэхээс илүүтэйгээр цагдаагийн байгууллага 2025 онд хамтдаа хөгжиж зорилт төвшүүлсэн байна. За үүнийхээ өрөөнд бол маш олон ажил аргамж байгаа. За Тэврийн цагдаагийн албанаас мэдээж хэрэг энэ 25 онд бол үйл ажиллагаандаа техник технологийн төвшлийг одоо урьдчилан болгоно. За урьдчилан зэрэглэхэд. За хамгийн гол нь одоо яг энэ өдөр ирсэн тээврийн эслийн тоо нэмэгдээд за мөн жолоочийн тооч нэмэгдэж байгаа. Энэ олон иргэдийг одоо хөдөлгөөнд оролцоход хөдөлгөөний аюул байдлыг хангах чиглэлээр бол цагдаагийн байгууллага одоо яг энэ гудам цамд үүр гүйцэтгэж байгаа болон за дээрээс нь техник технологийн төвчлэр их хяналтыг тавьж ажиллаж байна. За 25 онд одоо хамгийн ихний цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил гэх юм бол нийслэл хотын 176 уул зураг хатсан дээр 2606 хэмэл оюун ухаан суурилсан камерыг бол байршуулсан. За эдгээр камераар бол одоо замын хөдөлгөөний нөхцөл байдал болон за цагдаагийн албагчийг хяналтанд авдаггүй цэгүүд дээр хяналтыг тавьж ажиллаж байгаа. Жишээлбэл одоо уулын зам байна те. Уулын зам дээр бол цагдаа одоо уул зур дээр л гэхээс бол яг уулын замаар явж байгаа үед бол зогсох нь бол бараг ховор байдаг. Хяналтанд авдаггүй цэгүүд дээр тухайн телекамераар хяналтаар зам хөдөлгөөний нөхцөл байдлыг зам уу одоо асгцэн гэр орол буюу хайлаас чингэлтэй баян хошуу ингээд баян зүрхийн нутгаас хожуур бол ингээд маш олон газруудыг бол хяналтанд авч. Тэгэхээр ер нь бол одоо хүний хүчээр биш техник технологийн төвчлэр бол хяналтыг тавиад бол явж байна. Тэр нэг зам нэг соёл гэдэг чинь одоо аян уу бусдыгаа одоо хүндлэе гэдэг урай байгаад байгаа шүү дээ. Ер нь бусдыгаа хүндлэх нь бол соёл юм аа гэд. Энэ талаар та бүхэн сэтгэл тонох зүйлээр яарад яах вэ? Тий, яарад яах вэ? За мөн дээрээс нь дураараа өш дүрмээрээ ааж бол аяндаа өрөндөө за нэг зам нэг соёл ингээд яг зуны дэлгэрзэгт иргэдийн одоо өдөө орон төхөө зорчих хөдөлгөөн эрс нэмдэг энэ үед орон төхрөө чиглэсэн зам дээр ослоос урьдчилан зэрэглэх ажлыг цагдаагийн байгууллагаас хүчтэй зохион байгуулдаг. За хамгийн анхны яарад яахтай энийг бол одоо цагдаагийн ерхий газрын урьдчилан зэрэглэх албаны дарга цагдаагийн орондоо арслан үед арга маань яг цагдаагийн байгууллагын ажиллагааг санаачилж хэрэгжүүлжсэн. За энэ аян нь бол маш үр дүнтэй болсон. Ингээд цаашлаад яг энэ зуны дэлгэр сегментлээд нэгдсэн болох эсрэлцээ хангамж бол өөртөө зохион байгуулсан. Жисэн за өнгөрсөн онд бол бид хүн хамгаалах ус руу чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Амь аврах алтан гурвалжин буюу за хамгаалах усын хэрэглээн дээр бас онцгой анхаарах хэрэгтэй байна. Тэгээ нэг сарын хугацаанд бид нэр судалгаа хийсэн л дээ. Тэгээ давхарцсан доогоор 3 сая гаруй иргэн хамрагдсан. Тэгээд арын зөрчигчдод ерөөсөө 81.3% хамгаалах усыг зүүдгүн байна гэсэн судалгаа гарсан байдаг. Аливаа ослоор бий болсон тохиолдолд хэргийн газрын үзлэг хийх гээд очиж байгаа тохиолдол харамсалтай тохиолдлууд бол байдаг л да. Машинаас цонхоор шидэгдсэн байх жишээ нь эсвэл бол машиндаа одоо тухайн ослоо бий болоод машиндаа цонхоор нь авчигдсан ингээд шидэгдсэн харамслааслууд байдаг. Эдгээр дээр нөгөө хамгаалах усыг зөв үгүй болмоос бэртэж хэмтэж байгаа амьсаа алж байгаа харамсалтай тохиолдол байдаг. Ингээд судалгаа хийсний үндсэн дээр амь аврахтан гурвалжин буюу хамгаалах усны нөлөөллийн арга хэмжээг болсон. Ер нь бол бас л яг энэ зуны гардаг нөхцөл байдлуудаар үзэх юм бол бас үр дүн авчирсан. А тэр байтугай яг энэ Улаанбаатар хотоос гараад налах дээр одоо хяналтын постн дээр бус зүгээргүй цогсоогдоод за цаашаа яваад Багангаа дээр цогсоогдоод тэгээ Багангаас цаашаа явж байгаад осолд ороод
гэр бүлийн гишүүд дөрүүдээ явжсэн. Тэгээ нөгөө энэ налах дээр бүсийн зөвлгээд хаж хаж явж бүсээ тайлцсан явж багангаа дээр бүсээ тайлцсан байж хаж бүсийн зөвлгээд ингээ аргамжид тооцогдоод ингээ цаашаа явсан. Тэгээд тухайн тээвэр хийслэж явж замаас хараад онхолцсон байдаг. Тэгээд тухайн одоо жолооч зорчигч бүгд бүсээ зүүсэн учраас амьд болцсон. Жолооч нь ч өөрөө мэдээлэл өгч ирсэн. Торгуулгээл хараад байдаг тийм. Гэтэл тэр одоо жолооч ямар зурчил гаргасан юм? Гарцаар гарч байгаа хүүхдийг мөргөцсөн юм уу? Зам тавьж өгөөгүй юм уу тийм ээ? За оронтгийн замд одоо тухайн жолооч маань тээвэр хийслийн техникийн бүрэн бус тээвэр хийсэлтэй явсан юм уу? Тоормзгүй машинтай явжсэн юм уу тийм? Маш олон эрсдлүүд байдаг. Эдгээр дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт буюу нөлөө сурчлагын ажлыг бол байнга уншилтаа зохион байгуулж байна. Дүрэн бэжийн тэрийг хэрэгжүүлэх гэдэг нэг юм байна. Тэгэхээр нөгөө сурон гэдэг дээр ярихлаар механикцсан тээврийн хэрэгсэл буюу 18 нас хүртэл 18 нас хүрсэн иргэн унна. Зөвшөөрөл англи тий английн зөвшөөрлөг. Тэр нь одоо яанаас авах юм? Аавна гэд тэр нь тодорхойгүй нэг гэдэг юм л да. Тэгэхээр энэ дээр мэдээлэхгүй юу? За ерөөдөө яг энэ 2 дугаар тээврийн эрсдлийн одоо хууль дүрм баах юм шиг ихэд маань ойлгоод байдаг. Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 20 дугаар зүйл заалтан дээр ундаг дугуй мопед мотоциклийн хөдөлгөөнд оролцох дүрмийнхэн заалт зохицуултанд байгаа. 2024 онд яг энэ одоо хүүхд залуучдын өргөө ашиглаад байгаа суран гэдэг нь бол нэг марк. Яг үүнтэй холбоотойгоор 159 осол цагдаагийн байгууллага бүртгэгдсэн. Нэг хүүхдээ амьс хорсон. Харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллага бүртгэгдсэн байна. Тэгээ хүүхд багчууд маань мэдээж хэрэг нь үеийнхнийгаа даган дуурайгаал ээж аваасаа хэлээл энэ 2 дуу тээвэр хэслэгөө цахилгаан мотоциклыг авч ашиглаад байна. Гэтэл эцэг эхчүүдэд зөвлөж хэлэхэд таны хүүхдэд авч өгсөн зүйл чинь тээвэр хэслэх хурд нь хамгийн багадаа 80 байна. Тэгээд эртээ 100 км/цаг хурдтай явж байна. Тэгээ нөгөө хамгаалтын малгай байхгүй. Тэгээд зам хөдөлгөөний дүрмийн ойлголт мэдлэг байхгүй. Яг тэгэхээр насан турш хүүхдүүд ингэж унд явж байгаа сунталж явж байгаад гэрлийн шом мөргөөд замаас гараад автомашинтай мөргөлдөөд эсвэл бол явган зурчигчийг мөргөж юмтай бага насны хүүхдийг мөргөж юмтай хийн эрсдлүүд бол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байгаа. Зам хөдөлгөөний дүрмийн 20 дугаар зүйл заалтын дагуу оролцсноо. Тэгээд ангиллыг үнэлэхтэй байх хэрэгтэй. Энэний цаана хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг зүйл яригдана. Хуу үнэ, амь нас, эрүүл мэнд яригдана. Бусад хөдөлгөөнд оролцогч нарын хэвийн саадгүй зурчих нөхцөл байдал яригдана. Тэгэхээр манайхан яг энэ комент бичиж байгаа хүмүүс маань зөвхөн бий л гэдгээр хандаад байна. Гэтэл цаана яг бусад хөдөлгөөнд оролцогч нарт хэвийн саадгүй аюулгүй зурчуулах чиглэл дээрээс цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр бол хууль дүрм хэрэгжилтэнд хяналт тавьж байна гэдгээс болохоор гэж бусдын хүндлэх гэдэг чинь соёл юм а гэдэг чинь орж ирэн тий. Тэгээд тэр английн жолооны өмнөлийг хаанаас авах юм бэ гэдэг. Жолооны курсууд өгж байгаа юм уу? Эсвэл тээврийн цагтааг алба өгж байгаа юм уу? Тий 18 нас хүрсэн хүүхд ингээд одоо би юм мопед эсвэл юм суран унаа гэхэд тэрийг зөвшөөрлөө хаанаас авах юм? За энэ дээр бол одоо иргэдэд зөвлөмөр байгаа. Жолооны өмнөлөх гэхлээр тээврийн цэцэг алба дээр ирээд. За цагдаагийн байгууллага дээр 2012 онд одоо замын цэгтэй газар гэж явахад бол жолооч үйлдэх үйл ажиллагаанаар бол лицензийн төвөж одоо харьяанд байдаг гэсэн. Одоо бол цагдаагийн ерхий газрын бүртгэл хяналтын төвөө тусдаа нэгж болсон. Энд дээр бол жолооч үйлдэх үйл ажиллагаа буюу замун дээрээс нь хөдөлмөр нийгэм Монголын институтын төв давхар хяналтаа тавьдаг. Тэгээд яг энэ жолооч үйлдэх үйл ажиллагаа тусдаа. Тэгэхээр жолооны курст бол та бүхэн бүртгүүлээд суралцаад тэгээд зам хөдөлгөөний дүрмийнх болон доромын дадлага хийгээд хотын жилундаа хараад ингээд дүрмийн мэдлэгтэй болцсон, техникийн мэдлэгтэй болцсон энэ үедээ хөдөлгөөнд оролцож ингэж явна. Цахилгаан мотоциклийн дүүц хүүц тийм ээ энэ техник хэрэгслийг авч өгснөөр маш том эрсдэл гараад байгаа шүү. Энэ дээрээс онцгойлоо анхаарал гэдэг зөвлөж хэлмээр байна. За яг цагдаагийн байгууллагаас үн дээр бол нийслэлийн боловсролын газартай хамтраад ерөнхий боловсролын яг одоо энэ 7, 8, 9, 10, 12 дугаар ангийн хүүхдүүд унаад байгаа зүйл дээр нөлөөлөл буюу яг энэ хууль дүрмийн хэрэгжилт. За тэгээд энэ осол аваар сурцсан зэрэг чиглэлээр боловсролын газартай хамтраад сургалтыг бол зохион байгуулалт явж байна. За дур бол гудамж зөвлөгөөнд оролцож байгаа тохиолдолд төр саатуулж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн дээр бол заасан байдаг. Төр саатуулаад эцэг эсрэг хамгаалагчийн дуудаж байгаа техникийн үзүүлэлт буюу за тэгээд ингээд энэ MS 4598 буюу
2025 гэдэг стандарт буюу тээврийн эслийн дэд ангиллын эцэгчүүд тайлбарч өгч байгаа. Тэгэхээр яг энэ иргэдтэй хууль дүрм болон стандартын талаарх мэдээллийг бол нөлөөллийн ажлыг бол эхэлсэн байгаа. Иргэд маань бас мэдээлэл аваагүй бас нэр ийм зүйл байд юм уу? Би энийг чинь дугуул гэж бодож ирсэн шүү дээ. Эцэгчүүд нь тэгээд байгаа. Тэгээд скутерээс болж одоо амиа алдсан харамсалтай тохиолдлууд ч гарсан. Одоо хүн гэмтээсэн тохиолдлууд ч гарсан шүү дээ. За гэтэл скутерийг мопедын төрөлд орох хэрэгтэй юмаа гэд нөгөө талдаа насын заацсан тий 16 нас. Гэтэл иргэдийн зүгээс бас нэг шүүмжилж байгаа. Энэ яаж тэр насыг тогтоох юм? Унаал ингээл явж байгаа шүү дээ. Гэтэл 16 нас гэдгийг та нар яаж тогтоох юм бэ? Цагтаанараа гэд ингээд энэ дээр та хэлэх үү? За 16 нас хүрсэн байх ёстой гэж заасан байдаг. Энэ нүүрөө замун хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйл залтан дээр ч байдаг. За мөн дээрээс нь яг энэ шинээр батлагдсан MS 4598 буюу 2025 дээрээслийн дэд ангиллын L2 дээр орчиж байгаа. За энэ ангиллын дагуу 16 нас хүрсэн байна гэж. Тэгэхээр тухайн байгууллагын хүмүүс яг одоо хэдэн цаг хэдэн минут ямар одоо хүн унаа авч байгаа юм. Тэгээд ерөөхдөө насанд хүрсэн яаж хийх юм бол тухайн нөгөө аппликейшнийг татж байгаа зүйл дээр нь санамж зөвлөмж байна. Насан дөрвөө бол унахгүй. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр нөгөө байгууллагууд маань бас үүштэйгээр харилцаа уялдаатай ажиллах. Хор зохион байгуулалтыг бол хийгээ явж байна. За хамгийн гол нь хүний одоо зам дээр явган зурч шиг мөрөж хэмтэж байгаа бас дуудлагатай л цагдаагийн байгууллага дээр байдаг. Энэний бас анхааруулах зөвлөмжөө өргөсөн. Замун хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйл заалтан дээр явгууны зам дээр явахдаа 10 км/цагаас илүү хурдтай явах хориглоно гэж заасан байдаг. Энэ дүрмийн хэрэгжилтэйг тухайн байгууллагуудад бас зөвлөмжөөр хүргэсэн байна. Бусад хөдөлгөөнд оролцогч нарт одоо аюул саад учруулахгүй байхад зорчноо гэж заасан байдаг. Энэ дүрмийн залтыг баримталж хөдөлгөөнд оролцсноо. Тэгээд яг энэ скутертэй хөдөлгөөнд оролцоо авч байхдаа уулзуур хацар одоо нэвтрэгтэй буугаад явгууны гарцаар баруун гартлаа түрүү явна гэж заасан байдаг. Саадыг дөрөхөөс бусад тохиолдолд зүүн гартлаа инээр орохыг хориглоно гэж заасан. Тэгэхээр тухайн байгууллагууд маань яг энэ хөдөлгөөнд оролцох дээр систем дээр нь бас апдейт хийж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дээр бас дэмжлэг үзүүлж ажиллая гэсэн. За цагдаагийн байгууллагаас бол мэдээж хэрэг мопедийн төрөлд ороод байгаа скутерийг хамгаалтын малгайтай болооч маш олон иргэд хэрэгтлоонд гэмтэл аваад байгаа гэдэг мэдээллийг гинт асуудлын үндэсний төвөөс бас мэдээлэл өгöd байгаа. Тэгэхээр хамгаалтын малгай бол замун хөдөлгөөний дүрм заасны дагуу өмсөх ёстой. Энэний дагуу бол цагдаагийн байгууллагын хяналтыг тавьж ажиллана. Энэ зохион байгуулалтын ажил аргамжийг аваач гэдэг хэлсэн. Тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд бол за энэ үйл ажиллагааг чи мөрдүүлье. Гэхдээ нөгөө малгайгаа захиалах гэдэг үүштэйгээр явахд бас бид хүнд хугацаа өгч гэдэг мэдээлэл бол ирсэн байна. 2 дугуйтай хэрэгслэр дөрмөө баримтлал явуулдаг хүмүүс бичиж байна. Бид нэр ингээд ундаг дугаан зам байхгүй зорчих гэсэн баруугаар явж байна. Зам хөдөлгөөний дүрм заасны хадаа. Гэтэл нөгөө жолооч иргэд нь шахдаг, зам давж өгдөг. Ингээд маш бүдүүлэг юм үйл гаргаад байдаг. Энэ дээр ус хяналтыг тавьж байдаг. Яг одоо нийслэл хотод гудамж зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа албагч нар жолооч нарын бас сахилга хот дээр хяналтыг тавьж байгаа. Одоо ер нь бол нийслэл хотын иргэд маань бас нэг үе бодвол энэ дүрм зүртсэн тэгээд энэ сахилга хотгүй яваад байгаа жолооч нар дээр хүлээн зөвшөөрөхөө байцсан. Энийг иргэнийхээ үүргээр полиц аппликейшнаарч мэдээлэл ирүүлж байна. Захин замцтай пэйж утсан ч мэдээлэл ирүүлж байна. Цагдаагийн байгууллага бол яг энэ захимаар ирүүлж байгаа зөрчилтөөр бол шуурхай арга хэмжээ бол авчилж байна. Төрүүлээд энэ шийдвэрүүд ингээ гаргачвал бидэнд бас амар бид нар чинь бизнес үйл ажиллагаа эрхэлж байгаа компани. Скутерыг яагаад мопедын төрүүлд оруулчихж байгаа юм бэ гэдгийг бас нөгөө төрүүлж байгаа компаниуд аягүй шүүмжлэлтэй хандж байгаа. Оруулж ирдэг компаниуд. За нөгөө талдаа скутер ундаг хүүхдүүдийн зүгээс бас шүүмжлэлтэй хандж байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр малгай яагаад зааж байгаа юм бэ? Тэ? Малгай ингээд заахлаар тэр олон хүмүүсийн тэр өмссөн малгайг яаж өмсөх юм те? Өс маань бөөсч чинь гэдэг юм ингээд нөгөө өөрийн зүгээс ингээд шүүмжлэлтэй хандж эхэлж байна л да. Бид хүү энийг бол одоо иргэд нөгөө цахимаар хараад ингээд яг ингэнгуут дүнгиж эхлэнгуут ингээд сүлд нь ингэж байгаа юм шиг хараад. Энийг бол бүр эхнээс өвөл хэрэгжсэн зүйл. За одоо ингээд 4 сард 2 дугуйтай хэрэгслийн хөдөлгөөн ирсэн. Нээс өмнө бид хүн 1 сарын үед бол зөвлөлт хуваалцал бусад энэ нөлөөллийн хүмүүдээ бол ингээд тооцоолол төлөвлөл авч сурчлаад. За тэгээд яг энэ тээврийн эслийн дэд ангил бол 4598 2025 бол батлагдсан. За энийг бол мэдээж хэрэг стандарт батлагдахдаа бол инженерүүд тийм ээ
Энэ зүйлүүд бол мэдээж хэрэг стандарт хэмжил зүүн төв бусад одоо бүхэл байгууллагуудаас ажлын хэсэг гараад стандартыг баталж байгаа шүү дээ. За ингээд мопедийн төрөлдөө орчихно. За осол аваар гараад байгаа за гинт сух судлалын үндэсний төв дээр очиод хаалгаанд ороод байгаа хүмүүс гал дэрхэндээ гинтэл аваад байгаа. Мэдээж хэрэг юм зам хөдөлгөөний дүрм бол байсан. Зам хөдөлгөөний дүрмд 25 дугаар зүйл залтан дээр 2 дугаар тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хамгаалтын малгайтай байна гэж заасан байсан. Дөрмийн хэрэгжил. Энэ дөрмийн хэрэгжил байгаа дөрмийн хэрэгжилтэйг бид нар хэрэгжүүлээч гэдэг зөвлөмжийг өгч байгаа. Аюулгүй байдал гэдэг талаас нь харж байгаа. За тэгээд дээрээс нь тухайн байгууллага бол мэдээж хэрэг нөгөө хамгаалтын малгайныхаа цэвэрлэгээ ариутгал үйлчлэл ажиллагаан дээр бол анхаарал явна шүү дээ. Хонц хонцтой дурггүй, хонос айл хоёуланд дурггүй гэдэг шиг л юм болох гэдэг юм л да. Бүгд л нөгөө тээврийн хэрэгсэл буюу одоо энэ өөрт байгаа тэр тээврийн хэрэгслээ унаал зорьсон газар л очих гэж л энэ замаар зорчиж байгаа үст дээ. Тэгэд энэ дээрс ингээд харлаар ерөөсөө хорж цагтах гэдэг юм аа гэдэг л нэг юм шүмж гараад байгаа байхгүй юу. Ерөөсөө л болж л өгөл хорих гэдэг юм, цагтах гэдэг юм, торох гэдэг юм, тээврийн цагтаагаа аль бүр ер нь юу чаддсан бэ гэдэг л нэг юм дүгнэлт байдیں۔ Тэгэхээр энэ дээр танай албанаас юу хэлэх вэ? Эцэгчүүд маань ба насны хүүхдээ уртаа суулгаад цосоод авч явж байгаа нь маш том эрсдэл. Энэ дээрээс онцгой анхаарахыг зөвлөмөр байна. Олон эцэгчүүд бас гэмт сух судлалын үндэсний төв дээр хүүхдээ одоо скутер дээр цосоож авч явж байгаа престиж гэмтэж байгаа харамсалтай тохиолдол гараад байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр онцгой анхаарах хэлмээр байна. Заавал торлж хөрөх цаг туш хууль дүрмээр баримтлаа явах хэрэгтэй. Дүрмээр баримтлаа явах юм бол хэнийч ямар нэг арга хэмжээ тооцохгүй шүү дээ. Зам хөдөлгөөний дүрмээр заасан байна. Жолооч иргэд байна ч гэсэн одоо дүрм зөрчихгүй бол огт торгуулаагүй маш олон жолоочнууд байна шүү дээ. Өө би дүрмээр баримтлаа явах юм байна. Би зөрчихсөн баруун өрөвчсөн хамгаалтын малгайтайгаа явж байна. За миний унж байгаа 2 дуу тээврийн эсэл цахилгаан төрөлтөө хамаарч байгаа юм байна. Би англи үнэлэх хэрэгтэй юм байна. Зам хөдөлгөөний дүрм англи үнэлэхтэй болсон хамгаалтын малгай өмс явж байна. За өндөгдгүүн зам баахгүй тохиолдож зөрчихсөн баруун өрөвж байна. Тийм ээ. За англид хамаарсан бол яг инээ бариараа л юм. Бацэглын төрөлдөө орж шít. Тэ? За тэгээд мопед бол 16-наас хүрсэн юм байна. 16-наас хүрсэн байж л унах юм байна. Нөрөө мопед нь бол нөгөө 50 км хүртэлх гээд байгаа шít. Тий. Тэгээ ингэж унжих юм хамгаалтын малгайтай юм байна. Миний аюулгүй байдал юм байна. Дурмын хөвдлөх юм бол ямар нэгэн зүйл бол байхгүй. Тэрнээс гэл 20 цагтаа байсан зүйл баг. Хууль дүрмийн хэрэгжлэн дээр л хялтаа тавьж байгаа. За тэгэхээр 30-40 минутанд хоёулаа ингээд Монгол улсын тий ингээд тээврийн хэрэгсэл энэ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмтэй холбоотой бүх асуудал ингээд бүгдийн ярина гэвэл одоо багтахгүй юм аа тий яндангаа орилуулад мотоциклүүд тий за скутер дээр дуу авахгүй юм да тий тэгтэл нөгөө эдгээр чинь ингээд суудлын автомашиныхаа жолооч нарын хажуугаар ингэж явахтаа жочоодог за тэгээд тэнд чинь нөгөө нялх хүүхэд байгаа эсвэл өндөр настай хүн ба за тэгээд тээврийн том аврын автобус нь бас нөгөө ахмад тастай хүмүүс их сууж явдаг тэдгээрийг бас зочоодог ч гэдэг юм ер нь энэ дуу их орилуулах за тэгээд нөгөө сигнал маш ихээр орилуулах сигналдахыг бол одоо баг стресс гаргаад шүү дээ нөгөө амар ингээд дараад тэрийг сигнал дараа гаргаад байдаг энэ дээр ер нь яад юм бэ За энэ дээр цагтлагийн бол бас сигнал гэдэг хэсэгчлсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Гэхдээ ер нь бол зөвхөн одоо ингээл дуудахоо ингээл стресс хэвлээ сигнал гэж байгаа юм биш. Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 9/12-д дуудахоо 3 тохиолдол байдаг. За нэг нь зам дээр ослоос урьдчилан зэрэглэх зорилгоор суурьнгаас гаднах замд гүйц төрүүлэх үйл хийх тохиолдол 3-т нь төмөр замын гарам дээр зайлшгүй цуслалт хийсэн тохиолдол. Энэ 3 тохиолдол дуудахоо буюу сигналыг өгөх ёстой байдаг. Гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар стресс бухимдлаа гарах зүйлээр ашиглаад байна. Энэ нь өөрөө хуулийн хариуцлагатай. Энэ 9/12 дахь дүрмийн залтыг зөрчүүл зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 24 дахь залтаар одоо арга хэмжээ тооцогдох. Ийм зохицуулт байдаг. Тэгэхээр та хүн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа бол энэ дуудахоо буюу сигналаа битгий өгч байгаа ч юм. Ингээл гэрлэн төхөөндөр зогсож байгаа бол гэрэл засал хөдөлгөөний хооронд л ингээл араас сигналдаал. Хороолготхон дотор сигналдаал. Эдгээр зүйлүүдээр дөрмийн залтыг зөрчөөд байна. Зөв хүртгэж ярьдаг штэ. Тэр тийм төрлийн машинуудаа одоо олноор оруулж ирэх цаг айл хэдийнэ болцсон гэд. Гэтэл одоо өнөөдөр ихэнх тээврийн хэрэгслийн одоо яг ингээ унаа явж байгаа хүмүүс л дандаа л нөгөө буруу хүрттэй аваад байгаа шүү дээ. Тэг яг энэ нэр нь хизээнээс ингээ аль биесээр хэрэгжих юм бэ? За үүнтэйгээ холбоотойгоор нөгөө Монгол улс ингээд нөгөө баруун гарын дүрмтэй гэж нэг зүйл яриад байдаг байхгүй юу? Би тэрийг
сэтгүүлчнийхээ зүгээс бүр тодруулж асуух гэдэг танаас Монгол улс баруун гарын дүрмтэй гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Энийг нэг энгийн нэг биднэрт нэг юм ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгч болох уу? За Монгол улс маань Вений геноцид нэгдэн орсон улс байгаа. За Вений геноцидс гадна Женевийн геноцид гэж байдаг. Женевийн геноцид бол дандаа арлын орнууд байдаг байна. За Вений геноцид нэгдэн орж одоо яг энэ зам хөдөлгөөний айлгуулын тухай бол зам хөдөлгөөний дүрмээр баримталж явдаг. За яг энэ зөв талтай өрүүлэлттэй, буруу талтай өрүүлэлттэй гэдэг бол тусдаа автоэрийн үндэсний төв, тийм ээ, зам дээр яам буюу хил галийн асуудал тусдаа. Гудам замын хөдөлгөөнд оролцож баруун гарын дүрм гэдэг. За ер нь бол манай улсад орчиж байгаа тээврийн эслэх хүртэн одоо зүүн талаа хүрттэй, баруун талаа хүрттэй байгаа. Тэгэхээр яг гудам замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эслүүд дээр бол мэдээж хэрэг бол зам хөдөлгөөний дүрмийг л баримтлаа явах хэрэгтэй. Цэлтрийн гацаа буюу одоо төв шуудангаас доошоо ингээд уруудахад тэрийг би надад нэг юм хардталтай байдаг. Сүүлч хүмүүс хардаг хэрэгтэй. Тэр утгаараа асуух гэдэг байгаа шүү. Төв шуудангаас ингээд мөнхийн одоо альч жилийн дөрвөн үлрэлт төв шуудангаас зайсан руу явхад өглөө ажил цуглахад, орой ажилд тарахад байн гацдаг. А тэр гэрлэн тохиог замын цагтаанаар барьдаг уу гэж би асуух гэдэг. Санаатайгаар шүү. Монгол Улсын зам хөдөлгөөний дүрмийн 8.13-т зохицуулагч уулзуурын голд бие зохицуулт хийхэд дарааллын тэмдэг болон гэрлэн тохиог мөрдөхгүй зохицуулагчийн бие зохицуултаа явна гэж заасан. Өнөөдөр нийслэл хотод тээврийн эслийн тоон багтаамж нь хэтэрсэн. Замын одоо нөхцөл байдал нь усны үе бол үештар зам ингээл хийдэл байна. Гэхдээ яг одоо замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн албаагчийн хүчээр л энэ их хөдөлгөөн масс хөдөлгөөнч явж байгаа шүү. Тэгэхээр яг иргэд маань яг энэ ойлголтоор маш олон иргэд маань буруу ойлгодог. Энэ их хотын хөдөлгөөний хөдөлгөхийн тулд зам хөдөлгөөний удирдлагын төв буюу тэл камерын хяналтаар харж иж ерөөсөө л энэ хөдөлгөхийн тулд албаагч нар станц холбоо харилцаагаар энэ массыг багаар хөдөлгөхийн тулд явахгүй байгаа хэсэг рүү хязгаарлал нь мэдээж хэрэг. Тэгээ яг явж байгаа хэсэг рүү бие зохицуултыг хоорондоо холбогдож байдаг. Тэгээ ер нь бол инх тайны гүүрээс одоо төвшүүдангаас урагшаа явах чиглэл бол жилийн жилд л одоо яг хичээл орох тарах цагууд дээр ачаалаад. За зайсан гигүүрийн нэгтлийн шинээр янзлах гад буулгачлаа 7 сарын 10-нд нээлттэй хийнэ гэж шиг байна. Ингээд тухайн урагшаа инх тайны гүүрээр урагшаа явж байгаа хөдөлгөөн бол удаашрч байна. Тэгэхээр энэ хөдөлгөөний массыг хөдөлгөөнийг урсгахын тулд хэд хэд уулзуурын албаагч нар хоорондоо станц холбоогоор харилцаагаар төгчөөж энэ хүчийг л одоо ингэж хөдөлгөөн зохион байгуулалтаар л явуулж байгаа шүү. Яг энэ зам хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа нэг хэлбэрийн би бас хэлээд өчмөр санагдаж. Жолооч нар хөдөлгөөнд оролцож дөрөв зөрчил үйлдэл гаргадаг. Зам дээр бас гаргадаг. Өдөр тээврийн цэцгийн албан дээр 200 гаруй зам дээр өслийн дуудлага гарч байна. Энэ нэг жолооч 5-10 минут цагдаагийн байгууллага дуудлахгүй байт юм уу? Даатгалын байгууллагад дуудлахгүй хоорондоо зохицох байдлаар хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Тээврийн эслийн техник бүрэн бүтэн байдлын хангаагүй улмаас бензин дууссан уу эвдрээ зогсчдаг. Маш олон асуудал бий. За тэгээд дээрэс нь яаралтай дөрвөн цэцлэмжийн онцгой байдлын галын машин байна. Дөрвөн цэцлэмжийн 103 машин байна. Цагдаагийн машин байна. Эдгээр машин хүний амьд эрүүл мэнд цаг хугацаа алдчихлах үүрэг авдаг. Яг энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй төрхөн шуурхай зохицуулах чиглэлээр хөдөлгөөн зохион байгуулалтыг бол маш сайн хийж ажиллаж байгаа. Энэ олон албаагч нар халуунд хаалж хүүтэнд хөрж яг энэ халуун цаг дээр бол үүрэг бол маш сайн гүйцэтгэдэг. Хамгийн гол нь цагдаа гэхээр л иргэд маань муутлаас хардаг. Муусан цагдаа нар л гэдэг. Хэрвээ цагдаа байхгүй байх юм бол энэ хотыг зогсолт дуусна. Цэлтрийн гацаг би яагаад дахиад асуухгүй даа тэгэхээр нөгөө мөнхийн нэг юм гацдаг. Тэгээ яг тэр нэг цагуудыг хэлээд шүү дээ. Нэг өглөө нэг тэгээд орой. Тэгээд тэр үед яагаад ингэж вэ гэхээр нөгөө дарга нартай холбоодог төрийн ордон тэнд дарга нар сайд нар байдаг. Нөгөө том дарга нарыг нөгөө том машинтай явуулахын тулд албаар цагдаа нар тэгж тусалж тэнд нөгөө барилтыг өгөөд байна л гэдэг хартал байгаад байдаг байхгүй юу да. Тийм зүйл огт байхгүй. Яагаад тэгэхээр энэ хотын хөдөлгөхийн тулд албаагч нар уулзуурын голд зам хөдөлгөөний дөрвөн заасны дагуу бие зохицуултыг хийдэг. Бие зохицуултыг хийхэд одоо энэ төвшүүдэн дээр байгаа албаагчаас гадна бие зохицуултаар ингээд 104 зам, овцойрын тойр ингээд бүгд хоорондоо
станцаар холбоо харилцаатай байдаг. Энэ их хотын масс хөдөлгөөнийг одоо хөдөлгөөнийг урсгахын тулд бие зохицуулалтаар маш олон зохицуултыг хийдэг. Нэг үе бодвол иргэд маань бүсээ зүгээ хөвсцэн маань дөрмөж биелүүлдэг болж шүрц одоо хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй. Ноон гэрэл насцсан байдаг цаашаа хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй тохиолдол төр зам хөдөлгөөний дөрмийн 15% 2 дахь заалтаа баримтлаад уулзалт орохгүй шүү дээ. Тийм зохиомжтой төвчл садлж чаглаа үүсэхгүй байна. Тэгээ ингээд жолооч нарын бас дэвшил буюу яг энэ дөрмөө баримтлагдаг жолооч нар бий болж байгаад бол маш их талархаж байгаа. Одоо бидний лөө та хүн мэддэг л дээ. Бидний лөө станц холбоо харилцаагаар эрүүл мэндийн байгууллагаас холбогддог шүү дээ. Энэ хүний амьсгалын аппарат тэдэн минутын дотор явахгүй бол ингээд амьсгал ураахан байна гэх. Тэгээ би энэ дээр зүгээр нэг харамсалтай тохиолдлыг яриа л да. Баян зүгтүүгийн яаралтай эндээс их нэлхс рүү явах нэг 5 настай хүүхэд амьсгалын аппаратаа бид нэр ерөөсөө маш шуурхай авахгүй бол хугацаа алдах гэдэг байна гэсэн. Тэгээ цагдаагийн байгууллагаас яг энэ эрүүл мэндийн байгууллагаас тавьсан хүсэлтийн дагуу хөдөлгөөн зохион байгуулалтаар тухайн 103 машиныг одоо Баян зүрхийн нэгдсэн имлгээс их нэлхс орох хүрээнд холболтыг гээл хөдөлгөөн зохион байгуулалтыг гээл тухайн машиныг яаралтайгаар дэмжсэн. Яг ахуй үйлчлэгээний уулзуур хойш орох зам дээр хүүхд амьсгал ороос. Тэгвэр харамсалтай. Тэгэхээр бид нэр яг энэ үүргээ гүйтгэж энэ болон явган зөрчил айлгүй байдлыг хангана. Тэгээд энэ хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээс гадна цагдаагийн байгууллага чинь энэ олон хөдөлгөөнд оролцож байгаа жолоочноос сухтуугаар тэрвэрлж жолоодсон жолоочийг илэрхүүл талсан зогсоож байна. Масруулахуйц сэргэлцсэн жолоочийг ол зогсоож байна. Бүрэн бүстэй хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа байна. Огт жолооч хүн машин бэрээ авч маш олон зөрчлийг илрүүлдэг шүү дээ. Чимээгүй бааtruуд байхгүй маш олон хэрэгслийг илрүүлж байна. Сухтуучлаач явж байгаад хичээлэн тараа авчихсан хүүхдүүдийг дайраа дамж синхроож байна. Энэ зүйлийг гаргуулахгүй байхын тулд цагдаагийн албаагч нар зам хөдөлгөөний дөрөн болон хууль дүрм заасныхаа дагуу зогсоод шалгаж байна. Жолоо шалгуулах үүрэгтэй. Тэгээ энэ зүйлүүдээ бас ингэж олон талаас хараач, олон үнцэг байдаг. Одоо бол та сэтгүүлчний цэлтрийн хацаа гээл нэг л үнцгийг хараад байна л да. Энэ маш том сегментийг харах хэрэгтэй. Өнөөдөр эрүүл мэндийн байгууллага яаралтай төрийн цэцлэмжтэр хоногтоо 2000-аас 3000 дуудлага ирдэг. Энэ тээврийн хэслүүдийг бид нэр хүний амь нас дээсэн дөрөв байгаа зүйл дээр цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүл. Галын машин бол саатчлахгүй. Хүний өмч хөрөнгөний төрөнгөч таас эрсдэлээс дэмжлэг үзүүл. Цагдаагийн байгууллага алах гэдэг наваг одоо яг алах гэдэг нэг дуудлага дээр шуурхаж байгаа юм. Тэгээд дээрээс нь энэ хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээс гадна энэ дүрм зөрчсөн тийм ээ огт жолооч тэр үедээ ямар ч тоорон зүүн машин явж шин. Цагдаагийн албаагч зогсоогоо шалгахад боржур мөргөө зогсож шин. Тоорон зүүхгүй. Тэгээд сутруулах ундааны зүйл хэрэгэлдсэн. Ээж аавынхаа машиныг зөвшөөрлөгөөр унаагаараа явцсан. Усурын хүүхдүүд. Энэ олон зөрчлийг цагдаагийн албаагч нар үр гүйцэтгэлтэй зогсоодгоо. Тэгээд дээрээс нь нэрэн сурвалжж байгаа оргодол. Энэ олон зүйлийг энэ зам дээр зогсож байгаа албаагч зөвхөн хөдөлгөөн зохицуулалтыг хийдэг юм аа. Чиг үүргийнхаа хүрээнд дэг журмсах болгох чиглэлээр энэ олон зөрчлүүдийг илрүүлж тасан цуцааж болцшгүй хослоовоороо сурцсан сэргэлт юм аа гэдэг манай мэдээлэл үзэж байгаа үзэгч та хүн бас нэг удаж хоёрыг тунгаа гэж хэлмээр байна. Хоёр дахь игнэнд байжгаад нэгдүгээр игнэгээр нөгөө автобус байхгүй байхад эргэжж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө камер бүртгэгдээд торгуулчихж байгаа. Тэгэхээр энэ ер нь дөрмөндөө зөв үү? Эсвэл одоо тэр сул байгаа ч гэсэн хоёр дахь игнэндээ байж байгаа л ирэх хэвээр юу? Баруун ирэх хэвээр юу? Яг энэ таны ярьж байгаа зүйлээр ихтэй шуум харлаг үргэлжлэн цагаан шуум даавал хэрэгждэг. Явж байгаа л төхөөгөө гэж яваад уул зурх зүүн өвтгээс өмнө 50-100 метрийн наа төхөөгөө гэж явж байгаа л баруун гарт ширгэл үргэлж яг энэ ихтэй тэмдэглээ ачаар тасархаа шуумаар эрэг гэсэн шуум байх шүү дээ. Тэгээд тэр камерыг тавихтаа мэдээж яриг инженерүүд тавина. Яг энэ хэсгээр явж байгаа жолооч иргэд маань баруун гарт шиг төхөөгөөд ингээл эргэчих юм байна. Тэр хэсэг нь бол тодоос тод байгаа шүү дээ. Энийг манай иргэд маань баримтлахгүй чиглэлийн тээвэр шиг явж байгаа баруун гарт шиг наваг тогслоо гэдэг. Тэр нийтийн тээврийн хэрэгсэл чинь нөгөө таны цамдурлалт ингээд ихэнх хүмүүс суц явж идэг. Тэгээ бүх насныхан тэнд байж идэг. Гэтэл тэр жолооч бас бүдүүлэг би бүх жолооч нар гэж хэлээгүй шүү. Зарим нэгэн
тээврийн хэрэгслийн одоо нийтийн тээврийн буюу том оврын автобус барьж аваа жолооч нар би том оврын автобус барьсан яваа шүү гэж байгаа юм шиг одоо суудлын автомашинууд маш дээрлэхүү ханддаг тийм бас нэг зарим нэг тохиолдол байдаг л да. Бажуугаар нь маш шахаж орж ирдэг нөгөө сигнал юугаа маш чанга өгдөг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энийг ер нь өглөө болгон ер нь тээврийн цагтыг албанаас энэ том оврын автобусын аж ахуйн нэгж эрхлэгч нартай хамтарч ажиллах тал дээр ер нь ямар байдгийг өглөө болгон одоо ийм сануулга өгдөг юм уу? Тэр жолооч нарын нөгөө нэг соёлтой байх тал дээр нь нийтийн тээврийн салбарын одоо жолооч нар бол бүгд тийм үү биш. Маш олон жолооч нар соёлтой дүрмээр амьдлаж олон сайхан жолооч нар бий. А энэ дунд ганц нэг одоо хуу хүн тийм ээ нийтийн тээврийн байгууллагад хуу хүн дүрм зөрчдөг, үйл гаргадаг жолооч нар байдаг. Энэ дээр бол мэдээж хэрэг цагдаагийн байгууллагаас бол тухайн байгууллагад нь мэдээлэл шаардлагагүй жолоочд нь хариуцлага тооцох зүйл байдаг. Жолооч нарын энэ жолоочийг хэж одоо энэ төрлийн зөрчлөг харуулах байх дээр зохион байгуулалтын арга хэмжээ мэдээлэл шаардлага өгдөг. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл арга хэмжээг явуулсан. Үүний харанд нийтийн тээврийн байгууллагууд дээр хөдөл мэдээллийг өгсөн. Өглөөний гаргалтыг үзсэн, тээврийн техникийн бүрэн бүтэн байдал. Тэгэд энэ нийтийн тээврийн олон хүн хариуцж явж байгаа хүн хөдөлмөр гормын амралтыг зөрчихгүй байх хэрэгтэй. Эдгээр дээр нь бол хяналтыг тавиалагдаг. Иргэдэл одоо ингээд харахад автобуснууд л яваад идэх болсон. Энд дээр чинь нийтийн тээврийн газартай хамтраад бусад чиг үүргийн байгууллагатай хамтран маш олон хяналтчлалт нөлөөлөл сургалт сурчлагаа хяналтчлалтыг бол маш олон зохион байгуулдаг. Хүмүүсийн л нүдэнд харагддаг болохоос бол цагдаагийн байгууллага чинь олон төрлийн ажил хангамжаа хийж байна. Нийслэлээс гадна хөдөө орнотогт босоо олон хэвтээ тэнхлэгт одоо 100 км тутам дээр хяналтыг тавьж байна. Энэ орнотгийн замд гараад байгаа ажиллагаа нөхцөлөөр нь суурилсан хяналтчлал нөлөөллийн ажлыг олон ажил арга хэмжээ хийгээд явж байна. Ер нь уулзвар бүр дээр баруун ирэх юм зөвшөөрчдөг. Одоо нэг гэрлэн тохио хасаад гэтэл давхар нөгөө явган хүний гарцсан бас зөвшөөрчдөг. Тэгэхээр энэ дээр нөгөө суудлын одоо машин барьж авч байгаа хүмүүс ингэ эргэлцчихдэг. Ирэх үү эсвэл нөгөө хүнийг гарах уу? Энэ дээр ер нь яах ёстой вэ? Зам хөдөлгөөний төрмөл жолооч иргэд нь баримтлаач л гэж хэлмээр байна. Мэдээж яг энэ баруун урд дэш ирээд явганы гэрэл тохиолдсон явган зурч давах хэрэгтэй шүү дээ. Явган ахлаа гаргана. Та зам тавьж өгнө. Одоо яг таны яриад байгаа чинь цэцэг төв дээр байдаг. Цэцэг төвөө уул зур дээр байдаг. Энийд бол явган зурч давах хэрэгтэй. Явган зурчаа гаргасныхаа дараа тухайн жолооч хөдөлгөөнөө өргөжлүүлээд баруун урд дэш иргэн. Энэ дүрмийг баримтлахгүй шалтгаалаад нөгөө дүрмийн мэдлэг гэдэг зүйлийг бас жолооч иргэд маань сайтар судалж байгаа ч цагдаагийн хоорондоо бүхд хоорондоо хэлжсэн шүү дээ. Энэ дүрмийг чинь зүгээр бичээгүй юм аа. Цусаар бичсэн дүрм гэдэг. Үнэхээр олон хүмүүсийн айнаас эрүүл мэндийг осол аваад эрсдүүлэхгүй тулд энэ дүрмийг бичсэн маа. Дүрмээ баримтлах хөдөлгөөнд оролцооч гэдгийг хэрэгтэй уриалжламаар байна. Тэгэхээр ер нь бол нэг үе бодвол иргэдийн ухамсар үүрэг хариуцлага гэдэг зүйл бол сайжирсан шүү. Дуудлагынчлагч дууддаг болсон байна. За цагдаагийн байгууллагаас ч ер нь гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өрөөнд хууль зүйн хамтаагаа хамтраад бас хуулийн мөрдөө арга хэмжээ дээр энэ согтуугаар одоо үйлчлэгээ эрхэлдэг байгууллагууд руу хүртэл чиглэсэн ажил арга хэмжээг хэрэгжүүлэл явж байгаа. Ганцхан нөгөө арх согтуурлахундаа хэрэгжилж байгаагаас гадна хурд хэтрүүлэх нөгөө тал нь нөгөө гүйцэд төрүүлэх гэдгийг буруу хийдгээс болж болдгийм байна гэдгийг ийм статистик мэдээлүүд дээр гарч ирээд идэм билээ л дээ. Тэгэхээр ер нь энэ дээр та он гарсан сойших ер нь хамгийн харамсалтай ийм тохиолдлууд байна уу? Одоо яг энэ орон нутгийн замд осол аваар. Орон нутгийн замд гарахдаа жолооч өөрөө сайтар амарсан байх хэрэгтэй. Зам орчиндөө хурцаад зүг тохируулж явах хэрэгтэй. Тэгээд хүн тээвэрлэх норм хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. За тэгээд хоригдсон нөхцөлд гүйцэтгүүлэх үйлчлэг битээ гэж. Энийн шалтгаалаад мөргөлт хэлбэрийн осол бүртгэгдээд байна. Тэгээд хамгийн гол нь хол замд гарч байгаа жолооч хамгийн хайртай хүмүүстэй хавьж байгаа. Одоо би бол цагдаагийн албаагч. Гэхдээ би чинь нэг талаасаа бол иргэн шүү дээ. Нөгөө бавын логсрогоо хэлсэн даа төр иргэн өртөө тэнцүү вакциныг цагдаагийн нэ гэж хэлдэг. Тэгээ би ээлж амралтаа авцсан үед гэр бүлээрээ хол өдөө явахдаа бол нэлээ үүрэг хариуцлагатай байдаг. Машин авчлаханд оруулдаг, тэнхлэг тохиргоог нь үзүүлдэг, явах үед ингэ доголдол байна уу? Замдаа саадчих үү гэдэг. Бүх зүйлээс сайтар эртнээс бацаадаг, урд дурын сайн ойр авдаг. Хол замд гарахдаа гэр бүлийнхэн тавтахтай байдлыг би илүү анхаардаг. Тэр урд хоёр хүн машины урд гэр бүлээ хаан гişүүдийн амнаас эрүүл мэнд амьд явах хугацааг нь дэнчин тавиад гүйцэхээс илүүтэйгээр би таавар авахыг боддог.
монголчууд хэлдэг штэ. Сайн явж ирүү гэдэг болохоос хурдан явж ирүү гэж асуудаг шүү, тийм үү? Үүний ижил яг хол зомдохдоо би амар үүрэг хариуцлагатай байдаг. Манай жолооч иргэд маань ч гэсэн маш том үүрэг хариуцлагатай байгаарай. Гэр бүлийнхэн гişүүдээ. Яаралгүй явчихна аюулгүй байдлыг ерөөсөө эхлэх юм. Тэгээд манайхан чинь хол зомд явахдаа нөгөө жолооч хажууд ихнэр сугаал үрдээр нь хүүхэд байх юм шиг байгаад байдаг. Эсвэл бол арын зөрчигчд бус зүггүй яваад байдаг. Энэ зүйлээ талснах сууч. Хойноо яг нормынхаа дагуу те хүн тээврийн нормын дагуу хүүхдэд зориултын сандал дээр суулгацсан. Тэгээд тав тухтай сайхан хууч өрөөд хурдаа тохируулаад те аюулгүй байдлаа хангаал ингээ явах юм бол яахтай хол зомд явж байгаа бол нэг л тавхан сайхан амраа явж байгаа бол зорчгосоо бүрэмжлүүлж байгаа сайхан унтаад амраад тийм шүү дээ. Амсыгээд явчиход яарад явахтыг чинь тэнтэйгээ холбогдож штэ. Тэгхгүйгээр манайхан өглөөнөөс гараад нар буухын хооронд амжиж чичээ гэдэг нэрсэл гараад байна. Тэ? Урдаа хэтрүүлэн нэрсэл бий болоо тэ. Тэгээ яг энэ мэдээлэл өгж байгаа гэдэг сайхан хайжуу тавих яваач. Тэгээ энэ мэдээлэлээрээ бас тгий шүү ингээ шүү гэхээс илүүтэйгээр сайхан гэр бүлээрээ халуун бүлээрээ сайхан тав тухтай хол зомд гарч байгаа бол нөгөө утсан интернет орчин байхгүй болно те. Сайхан орондоо гэр бүлийн халуун дулаан яриагаа өрнүүлээд нутаг ус ижээ ав дээрэлж гоё явж байгаа шүү дээ хэвчлэн. Тэгээ байгалийн үзэсгэлэнт газруудаар аялаа явж байгаа бол сайхан хүүхдүүхээ судлаад холын зам сайхан гэр бүлээр халуун ярина өрнүүлээд тав тухтай явах шиг сайхан зүйл байхгүй. Би бол тэгж явахыг л зорддог. Ер нь цагаагаар өрдсөн мэдээлэлээр бол нэлийн халах жил гэж бас их бороо хуртай хичээл байх гэж өрдсөн тийм мэдээлэлүүд байна лээ. Тэгээд энэ бүхэнд л ингээд шантрахгүй замын цагдаа нар зогсож идэг тийм ээ. Тэгээд замын цагдаа нартай бол манай подкастын зүгээс бас талархтгаа бас илэрхийлмээр байна ташрамд. Тэгээд одоо Монгол Улсын хэмжээнд нийт хэд орчим замын цагдаа нар ажиллаж байгаа юм. Тэр тоо байдаггүй. За тэгээд нийт энэ цагдаа нарынхаа өмнөөс одоо би ингээд таныг ингээд харж байхад тээврийн одоо энэ Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа энэ дүрм журамтай холбоотойгоор ингээд сонин гэд хэлчмэр зүйл байдаггүй. Энүүгээр би подкаста төгсөх гээд байгаа байхгүй юу? Тэр нэг юм сонин байдаг шүү гэмээр танд ажиглагддаг зүйл юу байдаг вэ? Энүүгээр хоёулаа энэ асуултаар сонин гэдэг подкаста өндөрлөө. За тэгээ мэдээж хэрэг сайхан нэвтрүүлэгтээ орж оролцуулсанд баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас мэдээллийг түгээж хэллээ. Тэгээд сонин гэдэг зүйлээр хэлж ашиг байна. За орон нутгийн замд жолооч иргэд маань цагдаа зогсож байхлаар гэрлээд өгөхөд ингээд энд цагдаа байна гэхэд нэгэнд айгүй сайхан анхааруулаад тэрийг ойлголцоод байдгаа. Гисэн ирнээсээ шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүй байгаад байдаг нь айгүй сонин байдаг шүү. Тэгээд би эндээ гэрлээ шилжүүлж байгаараа би бас уриалжлмаар байна. Баярлалаа. За баярлалаа. Энэ их ажилтнанд өндрөөс өндөр амжилтыг хүсээд дандаа урам хайрлагч нэг нь байраа гэж манай подкастын зүгээс бас одоо уриалдаг. Тэгээд Отон тамиртай бас бусдад дандаа урам хайрлагч байгаарай гэж хүсэн өрөөё. За баярлалаа. Алтан шар зам үзүүтэй байх болтугай.